уншсан байна. За өнөөдрийн хичээл бол Марк 15 дугаар номоо дуусгах байгаа. Тэгээд Марк 15-ыг дуусгахаас өмнө би үнэхээр асуусан байгаа. За би яг юу заах ёстой бэ гэсэн чинь Иесусийн үхлийг бол хэдэн ч удаа уншсан болно. Гэхдээ гол нь миний хайрыг энэ хүмүүс мэдэхгүй байх юм бол энэ үхлийн тухай ойлголт төрөөсөө та бүхэнд хүрэхгүй гэж хэлсэн байгаа. Тэгээд надаа юу гэж хэлсэн бэхээр одоо Иесус Иохан номын 19:23-аас 27 уншаа. Яг бол Марк номын бид нар нөгөө хэсгийг уншсан байж байгаа. Гэвтэл юу байгаа вэ гэхээр зарим хэсгүүд нь болохоор Марк дээр бас заримдаа жоохон зарим нь одоо 2-3 хүн гэрчлэл бичлээ гэж бодоход ингээл би илүү одоо юу гэдгийг дууггүй жишээ илүү ангаах талтай бичдэг бол одоо Марк ч юм уу Иохан бол арай өөр талдаас бичдэг байгаа. Тэгэхээр зарим деталууд нь бас өөр хүн дээр бас байдаг. Тэгэхээр дутуу бичсэн гэхээсээ илүү онцгой тэр өөрийнхөө хүрсэн хэсгийг илүү бичсэн байгаа байхгүй. Тэгэхээр Иохан номын 19:23-аас 37 уншъя. Цэргүүд Есүсийг цовдлоод гадуур хувцсыг нь авч цэрэг бүрд нэг хуваар 4 хэсэг хуваажээ. Дотор хувцсыг нь ч бас авчээ. Энэ нь ямар ч ойдлгүй дээрээс нь битүү нэгсэн дотор хувцс бас байлаа. Тэд хоорондоо үүнийг урахгүй харин хинийх нь болохыг шодоцгоё гэв. Энэ нь тэд гадуур хувцсыг минь дундаа хувааж хувцсын минь төлөө шодсон гэсэн бичвэр билэгдэхийн тулд ажээ. Тиймээс цэргүүд үүнийг үлджээ. Харин Есүсийн загалмаанд тэргэд Есүсийн их мөн ихийнх нь ихч болог Клопи эхнэр Мария бас Магдалийн Мария нар зогсож байсан. Есүс ихийгээ болон хайртай байсан шаваа ойр зогсохыг хараад ихтэй эмэгтэй аав ячаар энэ зарим хүмүүсийн чинь парticipant-ыг яаж мьют хийдэг вүлээ? За одоохон зарим нь мьют хийхгүй бол окей. Ихтэй хараач шавд хараач ихчин гэж айлд. За одоохон Есүс ихийгээ болон хайртай байсан шаваа ойр зогсохыг хараад ихтэй эмэгтэй хараач хүүчин гэв. Аан шавд хараач ихчин гэж айлдав. Тэр цагаас шав нь ихийг нь гэртээ аваач. Үүний дараа Есүс бүх юм мэдвгүй гүйцэлдсэн мэдээд бичвэр билэгдэхийн тулд би цангаж байна гэлээ. Дүүрэн цагаан цуутай сав тэнд байжээ. Тэд цуу шингэсэн 70 хүн балууны мөчд тургаж Есүсийн аманд хүргэв. Есүс цуг амсаж гүйцэлтлээ гэд тэрүүнээ гудалган сүнсээр өгчээ. Гүйцэлтлээ гэд. За яг ингээд Есүс бид нар түрүү хичээлдэр яг Есүсийн цовдлогдсон тэгээд өгсөн тэгээд дэнээс гадна бас яг нөгөө хөшиг цуурсан тухай бол ирсэн байж байгаа. Нэгсэндээ бид ариунаас ариун газар руу орно гэж ямар утга учиртай байсан юм бэ? Яагаад тэр хөшиг ингээд цуурсан юм бэ гэдэг талаар түрүүний хичээл дээр нэлээд уншсан байгаа. Тэр өнөөдрийн хичээл дээр болохоор бид нар үргэлжлүүлээд уншина. Яг одоо хоошоогоо тэгээд уншиж байгаа. Тэгээд Бурханаас би асуусан. Яг одоо энэ цовдлогдсон байдал дээр юу болсон юм бэ? Би юу ямар хичээл заах вэ гэдэг ариун сүнсээ та заагаач гэдээ асуусан баа. Тэгээд Бурхан юу гэж хэлсэн бэ гэхээр ингэж хэлсэн баа. Би та нарт 1-р Иохан 4:9-11 уншиж өгье. 1-р Иохан 4:9-11 та нарт би 1-р Иохан 4-р бүлгийг хичээл эхлэхийн өмнө явуулсан байж байгаа. Тэгээд Бурхан цорын ганц хүүгээ ертөнцид илгээсэн түүгээр дамжуулан биднийг амьд байлгахын тулд юм. Үүгээр Бурханы хайр бидэнд ичлэгдсэн юм. Бид Бурханыг хайрлсан бус харин тэр биднийг хайрлаж бидний нүглийн улмаас хүүгээ эвлэрүүлэл болгон илгээсэнд л хайр байгаа юм. Хайртууд минь Бурхан биднийг ийхүү хайрлсан бол бид ч бие биенээ хайрлах учиртай. Бурхан бол хайр гэж хэлж байгаа. Тэгэхээр Бурханаас би асуусан л та. Яагаад гэдгсэн чинь саяхан болсон нэг үйл явдлыг хараа. Тэгээд нэг хүн бас л нэг ишүүлжүүлэгч орж ирэл өстө чи би нэг чи буруу үзүүлж ингэ хэлсэн баггүй. Гэтэ өөрт нь л хэлсэн л өөр хүнд хэлээгүй. Яахаар гудлаа хэлээдсэн юм чинь. Тэгсэн чинь уурлал чамааг өстө хараан марaan гээл тэгэл Бурхан чамааг шийтгэх нэтэр гээл баах юм ярьсан. Тэгээ би бодож исэн хэрүү би Бурханы хайрыг мэддэггүй байсан бол энэ хүнийг одоо юу гэх юм амнаас айх ч юм уу тий эсвэл нь одоо яана би шийтгэх гэхэндээ гэж бодсон. Эсвэл тэр хүн гомдох байсан баг л та. Тэгээ яг нь ер нь бол гомдсон үндэ хүнийх нь. Гэхдээ чөтгөр ярьж байгааг нь мэдээд хөөгөөд найзаагаа инэрсэн баг. Тэгтээ нөгөө талд нь Бурханаас би асуусан. Гэсэн чинь хэрвээ энэ хүмүүс миний хайрыг мэдэхгүй байх юм бол тэр миний тэр цовдлогдсон хүүгийн цовдлогдсон Иесусийн тэр бүх хийсэн ажил нь ор мөргөө алга болох хэрэгтэй адилхан юм аа гэж хэлсэн. Тэгээ би ингээд Бурханы хайр ямар агуу юм бэ гэж бодсон. Тэгээд юу гэж хэлсэн бэ гэхээр Исая 53:4-5 дээр яг энэ цовдлогдох үед юу болж байгаа юм бэ гэхээр үнэхээр тэр бидний сул дорой байдлыг тээж гэж.
Тэгэхээр бидний сул дорой байдлыг тээж. Тэгэхээр та нар одоо залбирж байхдаа бас болгоомжтой. Би сул дорой хөө ингээд байнга тэгээд залбираад байж болохгүй. Хаяа бурхан дээр үнэхээр гимшээд ирээд тэгж бас болно л да. Гэхдээ амнаасаа гаргаж байгаа үгээ болгоомжтой. Сул дорой нэг нь хүчтэйг жилэгтэн гэж Библиэр бичигдсэн байдаг. Тийм учраас сул дорой байдал маань хэн үүрсэн бэ? Иесус тээсэн байгаа байхгүй. Бурхны тээсэн юмыг дахин хилээд ээж болохгүй байхгүй. Түүн дотор хүчтэй байгаараа бид нэр хэлсэн хүчтэй боо зоригтой тууштай байх тун гэж. Өвчин зовлон маань үүрчих гэж. Бидний өвчин зовлон үүрсэн байгаа байхгүй. Гэтэл бид түүнийг бурхан зодуул цахуул зовсон гэж тооцож. Гэвч гэмт үйлдэлийн минь улмаас бидний гэмт үйлдэлийн минь улмаас тэр хатгагдан хилэнцээ маань улмаас тэр бяцарч аваа. Амар тайвны минь төлөө түүн дээр гисгэл байж шархаар нь бид итгэрсэн. Тэгэхээр яа чин за нэгдүгээрт нь сул дорой байдлыг тээсэн байна. Хоёрдугаарт нь өвчин зовлон тээсэн байна. Тэгээд хамгийн гол нь мэдээж ихэнхдээ бид нар дандаа гим нүглийн талаар ярьдаг. Тэр гим нүглийг тээсэн учраас хүлээж аваараа, Иесусыг хүлээж аваараа гэл сайн мэдээ дандаа тэгж явагддаг. Үнэн. Гэхдээ бас дутуу явж байгаа байхгүй. Түүний шархаар бас бид итгэрсэн. Итгэрч байгаа. Дараачийн бас нэг хамгийн чухал юм болохоор юу вэ гэхээр Галаат номын 4:4-7 уншъя. Харин цаганд болоход эмэгтэй хүнээс хуулийн дор төрөх хүү бурхан илгээс юм. Энэ нь хуулийн дор байгсдаг золихын тулд юм. Ингэсээр бид үрчлэлийг хүлээн авах юм. Та нар бол хөвгүүд нь мөн тул бурхан өөрийн хүүгийн сүнсийг бидний зүрхэнд илгээсэн байна. Тэр сүнс аава гэж дууддаг. Тиймээс чи цаашид зарц биш харин хүү юм. Тэр хүүн юм бол бурхнаар дамжин өв залгамжлагч нь басан. Бурхны хүү болох үр хаалгыг нээж. Тэгэхээр бид нэр ихэнхдээ одоо юу гэх бурхнаас авах эрх мэдлээч юм уу мэдээд идэг л да ингэн тэгэн тийм одоо надаа байш өгөөч маш өгөөч гэдэг юм уу тийм залбирлууд их идэг л дээ бид нар. Гэтэл бурхны хүү болно гэдэг чинь ямар үнцэнтэй дээдийн дээд хаадын хүү болно гэдэг ямар үнцэнтэй болохыг бид нар мэддэггүй нэг. Хоёрдугаар бурхны хайр би ч гэсэн юм мэдгөөсө бурхан чамд хайртай гэнэ өө тийм мэдэн штэ гэл ингээл яваад байдаг гэсэн. Хайртай штэ хайртай гэл тэ нэг тийм нэг тоосон шинжгүй. Тэгэл нэг өдөр үнэхээр хайр өдрөө би нас унсан. Чи доогоос баахгүй юу? Зүгээр үнэхээр мөт чи бурхны хайр бол үнэхээр агуу байгаа. Тэгээд гэтээ энд бол байнга сурталчил байдаг. Яагаад гэвэл юу болсон бэ гэхээр нэг түүхийг бас ярьж өгье гэж бодож байна. Тэгээд Матай 7:9-11-ийг уншиж өгье. Хүүгээ талах гуйхад чулуу өгдөг хүн та нарын дунд байна уу? Эсвэл загас гуйхад могоо өгнө гэж юу? Та нар ёрын матлаа хүүхдүүдэд сайн бэлэг өгөхөө мэддэг бол тэр тусмаа тэнгэр дэх эцэг чинь өөрөөс нь гуйхсад сайныг өгөх нь лавтаа босов. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байгаа юм бэ гэхээр ихэнхдээ хүмүүс бурхны хайрыг сайн мэддэггүйгээсээ болоод бурхнаас ирж байгаа юу чөтгөрөөс ирж байгаа гэдгийг ерөөсөө ялгадаггүй байхгүй. Үнэхээр бурхны хайрыг мэдэх юм бол бурхнаас ирсэн үү чөтгөрөөс ирж байгаа юу гэдгийг шууд л ялгана. Одоо ялангуяа өвчин зовлон байна. Ихэнхдээ одоо би өвдөхөр хүмүүс юу гэж боддог вэ гэхээр одоо бурхан намайг энэ өвчин зовлонгоор юу зааж өгч байгаа юм болоо гээл те намайг дийлчлээ гэж ярьдаг. Тэгээл дандаа одоо юу гэдгийг Полын ч юм уу Солын нөгөө өргөс өтер гэж яриад. Igen сайн унших юм бол чөтгөр намайг дэнслээ гэж хэлдэг шүү дээ. Дэлчлээ гэдэг. Бурхан дэлсэхгүй байхгүй. Тэгэхээр тэр шархын үүрцэн тэр шархаар нь идгэрсэн тэр бүх юмыг уучлцсан тэр бүх юмыг бурхан буцааж наахгүй байхгүй хизээч. Нэгдүгээрх. Хоёрдугаарх нь юу гэж байна? Та нар хормоо тийм мөртлөөд хүүхдэд талахгүй хөхт нь яах юм? Чулуу өгөхгүй үстэй. Тэгэхээр бурхан бүр илэг үгүй шүү дээ. Тэгээ би нэг удаа хүн залбирч байгаад хэлжээсэн ингээд залбирсан чинь ерөөсөө эдгэрэл нь явагдахгүй байсан байхгүй. Одоо яах вэ гэдгсэн чинь одоо энэ одоо бурхан уу та юу би юу одоо юунаас болоод идэхгүй байна гэж хэдүүлээ ярьсан чинь би одоо энэ бурхан лахта би байсан бол одоо чамаа хурдд итгэжмээр байна гэж тэгсэн. Тэгээ би тэрэндээ маш гимсэн. Яагаад вэ гэхээр юу гэсэн үг юм бэ? Бурхан надаас илүү тэр хүнд хайртай үстэй. Юу ярьж байгаа юм бэ те? Хайргүй байсан бол тэр хүүгээ ингэж золиослон ингэж зовуулж тэгшээ дахин амьлуулах байсан ч гэсэн тэгэж зодуулж нүдүүлж нүдэн дээр нь тэгэж явуулна гэдэг чинь одоо үнэхээр төсөөлж чадхааргүй тийм хэцүү зүйл. Тэгээд та нар мэднэ би каунслинг хийдэг байж байгаа. Тэгээд хагасаа бүх өдөр мэдээж бас миний ээжийн ажил байдаг, гэр бүлийн ажил байдаг учраас би каунслинг хийдэг.
Тэгээ би хагасаа өдөр нэг өдөр алхаад явж байсан өглөө ингээд залбираад алхаад мод энэ төр их залбирдэж би чинь тэгээ тэр авийнхаа газруудыг алхаад явж байсан. Тэгээд юу болсон бэ гэхээр тэгээ алхаа явжсэн чинь бурхан айлсан хүүхэд нь өвдсөн аав ээжийн зовлонгчийг мэдхүү гэж надаас асуусан. Мэднэ эзэ хүүхэд нь өвдөхөр би баг өмнөөс нь өвдчихье оронд нь орчихъя гэж би боддоо гэж хэлсэн. Тэгсэн чинь чамд нэг хүн мессеж бичсэн байна чи харахгүй байна. Анзаарсангүй олон хүмүүс чичээд хайгаад оол гэж хэлсэн. Тэгээд наран цэцэг гэж хүн байсан. Тэгээд би энэ хүн ямар учиртай мэ би танихгүй байсан. Тэгээд таны хичээлд орж ирэх гэж байгаа хүн байгаамаа гэж хэлсэн. Тэгээд нэг удаас бас хүүхэд нь өвдсөн байгаа энэ хүн ямар их шаналгаатай надад уйлан хайлан ягалан гуйж байгаа би түүнийг сонссон гэж хэлсэн. Тэгээд маш хурдан яаралтай түн рүү залгаа гэж хэлсэн. Тэгээд үнэхээр бурхан ямар хайртай гэдгийг мэднэ. Аль боломжоор тэр хүний итгэрлийг чөлөөлтийг хийж хинсэн ингээд боломжоор харамстай хүмүүс сонсдгоо, сонсоод ойлгодгоо, баг заримдаа сонсон ч үйлддэггүй байгаа. Тэгээд би гимшсэн уучлаарай эзэн би үнэхээр хараагүй. Тэгээд магадгүй би хасуудаар залбирахгүй ч юм уу тэгж бодсон баг. Өөрийнхөө дүрм журм захирагтаад. Тэгээ би гимшээд залгсан. Тэгээ залбирсан. Дараа нь хүүхдүүдийн залбирсан. Үнэхээр өвчтэй байсан. Тэгээ бурхан хэлжсэн. Хүүхэд нь өвчтэй байгаа. Чи ээжийн зовлон чи мэдэн штэ. Хүүхдүүд өвчтэй байхад ямар хэцүү байдгийг бид нар мэднэ. Тэгэхээр бурханы хүүхдүүд өвчтэй байхад бурхан баярлдаг гэж бодож байна уу та нар? Тэр хүүхдүүд нь хөвшин залуу хамаагүй үсттэй. Хүүхдэл бол хүүхд үсттэй. Таны хүүхд 1 настай байх, 30 настай байх адилхан бидтэй. 30 настай хүүхд чи өвдөжүүл бас л 17 той хүүхд өвдөх, 1 настай хүүхд өвдөх адилхан бидтэй. Зовлон. Яг бурханы хувьд бид нар хүүхдүүд нэг. Хайртай хүүхдүүд нэг. Тэгээд тэр хүүхдүүд нь өвдчих юм бол бурхан аль байдгаал өгөх гэж яаж ин сайныг өгөх гэж хичээж байгаа. Гэтэ заримдаа бид нар мэдлэггүйгээсээ мэддэггүй, үннийг мэддэггүйгээсээ болоо заримдаа бид нар яг тэрийг ойлгохдоггүй, идэрлийг хүлээж авдаггүй. Иесусийн шарахаар идэрсэн гэдгээ мэддэггүй. Одоо юу гэдгийг хэрвээ бурхан надаа энэ өвчин өгцөн гэж бодоод байх юм бол чи бурханыг эсэргүүцэж хийн чадахгүй үстэй. Харин энэ өвчин чөтгөрөөс ирсэн байна гэдгийг мэдэх юм бол бид нар тэмцэж чадна. Тэгээд тэмцлээ үргэлжлүүлж бас чадчих байгаа. Ах хүүхдүүд чинь ач гуч чинь өвдөхөд та нар яадаг вүлээ? Гэтэл хор юм уу? Та нар ёр юм уу артлаа яадаг хүүдээ талах гуйхад яадаг гэж байна. Талах гуйх чулуу өгөхгүй үстэй. Харин өөрсдөд нь гуйхсаа цайныг өгөх нь лавтаа бус өгчлж байгаа үстэй. Тэгээ хариултаа авахгүй болохоор ихэнхдээ бид нар бурхныг бурддаг. Бурхан сонсохгүй байна гэдэг. Бид нар нэг бурхныг ингээд цаас чирээн дээр суудсан баахан файл аваад одоо ингээд баахан цаас овоолцсон. Энийг аппрув одоо энийг энийг эдгэхгүйгээ шидээл эсвэл нь одоо бурханд хүрэх гээд ийм өвчин зовлонтой гэж хамгийн дээр нөгөө цаасаа дээр гаргах гэж зүтгэж байгаа хүмүүс шиг байдаг. Яг үнэндээ тийм биш. Яагаад гэж юм. Дахиад Исаяг унши. Исая 53:4-5 сул дорой байдлын минь тээж өвчин зовлон маань үүрчээ гэж байгаас 2000 жилийн өмнө та нар авралын залбирал хийхдээ энэ хүнийг аврах болов яах вэ гэж боддгоо үстэй. Есүсээс амаараа тунхалт хүлээж аавна гэж итгэдэг үстэй. Яг адилхан байхгүй. Яг адилхан. Өвчин зовлон маань үүрч. Тэгэхээр Есүс эдгээсэн юмыг хүлээж авахд нөгөө сууг байгаа байхгүй. Үнээр эдгэрлийн маш тийм хүчтэй юм угаасаа дэлхийд байгаа байхгүй Есүс. Тэгээд тэрийг харин хүлээж авах сатаа болдог нөө зөндөө байдаг л та. Проблем нь бурханд биш биднэрт байх юм бол асуудал амархан шийдэгдэж эхэлнэ дээ тий. Дээр явах юм бол хэцүүч бурхныг хааш нь яаж хөдлөх гэж байгаа юм даа. Бурхан тэр хүмүүсийг эдгээсэй гэж чин сэтгэлээс өсөж байгаа байхгүй. Аль боломжоор хаана хинд хүрчүүл хин миний үгийг сонсоод тэр хүний төлөө залбирх уу эсвэл яаж идэвхтэй явагдах вэ? Амен. Бурхан зодуул цохол зовсон. Үнээр зодуул цохол зовсон гэж тооцсон. Гэвч үйлдэлийн нь бол маш тэр хатгагдсан, хилэнцэн нь бол маш тэр бяцарч байгаа. Бидний хилэнцээ бол маш бяцарсан. Тэгээ би нүгэлтэй хүн гэд баян залбираад байж болохгүй. Нэг гимшчээр нөгөөтгөө дахин гимшээд их юм бол яаж ийн буцаагаад Иесусыг цовдлоод байгаа байхгүй таа. Иесус нэг л цовдлогдсон шүү. Бурхан юу гэж хэллээ? Иесус сая Иохан номдэр юу гэсэн? Гүйцлээ гэж хэлсэн байхгүй. Итэстан. Гүйцлээ гэж юу гэсэн үг юм? Иесусийн нүгэлгүү тэр хураг яасан байх вэ? Нэг л удаа өгөхэд бүх гэм нүглийг удаа өрөөдөө болгочоо бүгдийг хүн төрлөختний бүх гэм нүглийг угаасан байхгүй. Бүтэр шарахаар бүгд идэрсэн байхгүй. Гүйцсэн байхгүй. Нэгсэндээ ажиллаа хийсэн байхгүй Иесус. Тэгээд дээшээгээ явах үлээ. Аавынхаа баруун гартал очиж сууж байгаа.
Тэгээ оронд нь юу хэнийг явууллаа? Ажлаа хийгээд би ажлаа хийгээд дуусаад дараачих хүнийг явуулж байгаа байхгүй. Тэр нь ариун сүнс аахгүй. Харин ариун сүнс хүн болгон дээр очих боломжтой. Ариун сүнсийг гуйх үед бүгдийг авах боломжтой. Тэгээ ариун сүнс зөвлөөд туслаа тэгээ явж идэг. Гэтэл бид нар ариун сүнсийг заримдаа тоодгүй. Ариун сүнс чинь юу Иесус ариун сүнсд итгэж тэр бүх үйлдэлийг хамт хийжсэн шүү дээ. Ягаад гэвэл Иесус 100% Бурхны хүү байхаас гадна 100% хүн байсан байхгүй бас энэ дэлхий дээр. Тэгээ тэр бас шаналж байсан, зовж байсан, махан би ингээд зодуур анхаар чи өвдөж зовд юм биз дээ. Тэрнээсээ болоод өхөөс өмнө яаж уйлан хайлан гуйж илаа боломжтой бол энэ аяга авчиж гэхдээ таны хүслээр болооч гэд цуснаас нь хөлтөөс нь цус тусч байсан байхгүй. Тэгэн энийг худалдаж авсан. Тэгэхээр ийм үнэтэй бид нэр худалдаж үржлэгдсэн байна. Галата дахиад уншия. Яаж та нар бол хүүгүүд нь мөн Бурхан өөрийн хүүгийн сүнсийг бидний зүрхэнд илгээсэн гэж. Тэгээд тэр сүнс аава гэж дууддаг. Тиймээс чи цаашаа зарцууш харин хүүн юм. Хүүн болох хэрэгтэй болсон. Дээдийн хаадын хүүгүүд охтууд болох хэрэгтэй. Хин гэдгээ мэдэх явдал маш чухал. Тэгхийн бол тэр нөгөө нэг баахан тэр нөгөө нэг юу лээ одоо юу гэдэг сатан уу девол уу 9 шидийн юмнаас айгаад байх юм байхгүй. Айцгүй болчих. Хамгийн гол нь хайрын дотор айц байдаг үлээ. Байдаггүй. Хайрын дотор айц байдаггүй. Тэгээд яаж байгаа вэ гэхээр дахиад 1-р Иохан 1:4 уншия. 1-р Иохан 4 уншия. Тэгэхээр хайртууд минь бие биенээ хайрлцгаад бид энийг явуулсан. Учир нь хайр бол Бурханаас ирдэг. Хайрладаг хүмүүс Бурханаас төрсэн бөгөөд Бурханыг таньдаг. Эс хайрлагч нь Бурханыг таньдаггүй. Учир нь Бурхан бол хайр. Учир нь Бурхан өөрөө биднийг хайрладагаас гадна өөрөө хайр авахгүй Бурхан. Өөрөө хайр. Бурхан цорын ганц үгээ ертөнцийн сэтгэлээс нь түүгээр дамжуулан биднийг амьд байлгахын тулд бид яаж ин түүгээр амьд байгаа байхгүй. Би үхэн яана гэж айгаад байх юм байхгүй байхгүй юу? Бид Бурханыг хайрлсан бус харин тэр биднийг хайрлж бидний нүглийн улмаас хүүгээ эвдрүүл болгохын илгээсэн хайр байгаа юм. Тэгэхээр энэ бүх юм чинь яасан бэ? Бурхан биднийг эвлэрүүлэх гэж энэ хайрын төлөө золиос болж байгаа. Цусын гэрээ байгуулж байгаа, шинэ гэрээ байгуулж байгаа. Амен. Тэгээд яах вэ? Хин ч хизээж Бурханыг хараагүй хэрэг бие биедээ хайрлаад Бурхан бидний дотор байж түүний хайр бидний дотор байна. Нэгсэндээ Бурханыг бид нар харсан үеийн дотор байхгүй. Хаасайг оршин тогтогч Бурхан. Амьсгалт нь Бурхан байдаг. Тэр эцэг нь хүүгээ ертөнцийн аргачаар илгээсэн бид үдсэн бөгөөд гэрчилж байна. Энэ хүмүүсийг олон хүмүүс гэрчилсэн байхгүй. Олон хүмүүс үдсэн. Дахин амсын 500 хүн хэдэн хүн үдсэн баг. Тэр хайр дор айдас үгүй. Харин төгс хайр айдсыг хөөн зайлуулдаг. Учир нь айдас ял байдаг. Айдас ял байдаг хэрэг айдаг нэг нь хайр дор төгс болгодог байна. Тэгэхээр энэ хайрыг ойлгохгүй болвол Иесус зүгээр л өгсөн, зүгээр л цовдлогдсонтой адилхан болж хувирж байгаа. За одоо Марк номоо дахиад уншия. За одоо Марк номын 15 дээр бид нар явж байгаа. Тэгэхээр Бурхны хайрыг мэдчих юм бол одоо хүмүүс энэ Бурхнаас ирсэн үү, чөтгөрөөс ирсэн үү гэдгийг ялгаж мэднэ. Тэр үнээр ойлгохгүй Библийг уншаад ойлгохгүй энгийн жишээ. Би аав ээж юусэн бол хүүхдээ юу хийсгий. Яг тэрнээс илүү Бурхан хүсэх байхгүй. Бидний үнээр хүмүүжүүлдэг буруу замаар явал ингээд одоо тийшээ замдаа ороороо өнтер гэдэг юмнууд бол жоохон цаваа муу байна. Гэхдээ тэр нь хинээс ирснээ мэдэж болно. Тэгэхээр биднэрт өгдөггүй юмнууд байх нь шүү дээ. Бид нэг сул дорой болгодгүй байх нь тэд зам чин өвчин зовлонгоор яадгүй салаалт гэх юм уу. Тэр бүх зүйл Бурхны амлсан зүйлүүдээс Бурхнаас эзэж ирдэггүй байна. За яг тэгэд уншия. 33 дээр бид нэр үнэхээр 6 дугаар цагаас эхлээд нийт нутгийг харанхуй нөмөрч энэ нөгөө 6 үд дундаас эхэлж байгаа шүү тий. 6 дугаар цагын дээрээс эхлээс өглөөнөөс тоолсон цаг шүү. 9 дугаар цагт Иесус чанга дугаар илээ. Бурхан минь юун та намайг орхив гэж ашиглаа. Тэд тэн зогсдын зарим нь сонсоод харин тэд ялаг дуудаж байна гэв. Нэг нь гүйд далайн хөвөн цагаан цуу шингээгээд хулсны үзүр торгоо түүнд уулахаар өгөнгөө. Илия түүнийг буулгаж авахар эрхийг эсхийг харцгаая гэв. Иесус чанга дуугаргаад амьсгал хураа. Энд нөгөө гүйцлээ гэдэг үгийг бичиг байгааз. Намын чухал өгүүлтэй дууссан шүү. Би нөгөө ажиллаа хийчихлээ гэж хэлж байгаа.
амлуулах нь ариун сүнсний ажил, Бурхны ажил. Сүмийн хөшиг дээрээс хоёр хуваагдсан цуурлаа. За энэ талаар нэлээд уншсан те. Яагаад цуурж байгаа бид нар ингээд ариунаас ариун руу орж байгаа шүү. Түүний эсрэг тав зогсож байсан 100-ын дарга Есүсийг амьсгаа хураахыг хараад энэ үнэхээр Бурхны хүү байж гэв. Харж байна уу? Өгч яхад нь Бурхны хүү байна гэдэг юм хүртэл мэдчихэж байгаа юм. Таныг өвчин зовлонтой байхад хүртэл Бурхны амар амгалан нөмөрсөө таныг бас мэддэг. Хөө энэ хүн чинь шал өөр юм байна гэж хэлдэг. Тэнд бас хэсэг эмэгтэйчүүд холоос харж байлаа. Нөгөө баах хүмүүс найгаад ирчүүд нь яваад өгсөн айц. Тэнгэрийн хаанчлалд биш нөгөө газрын хаанчлалд баруун зүүн гартан сууна гэж бодоод байжсэн ч айгаа яваад өгсөн. Тэдний дунд Магдалины Мария болон жижиг Яков, Йос хоёрын их Мария, Саломо нар байна. Тэд Есүсийг Галилейд байхад нь дагаж түүнд үйлчлдэг байсан юм. Иерусалим түүнтэй хамт ирсэн өөр олон эмэгтэй тэнд байсан. Яг энэ үед бас би Марияг бодсон. Мария 15-6 настай байхдаа хонгон байхдаа Тэнгэр хэлж ирээ та жирэмсэн болно гэд хүүхдтэй болно. Хүү төрүүлнэ гэд хэлсэн баг. Би тэгээд үнэхээр зоригтой охин байсан гэж бодсон. Ягаад гэвэл хүн бурхан түн чам чадах даалгаврыг л өгдөг. Даахын л өгдөг. Даахаас чам дааж чадахгүй хүн өгдөггүй байхгүй бурхан. Аяваас чадвараас ч юм уу чадлаас ч хамаарат 5-д нь 5-ыг 2-д нь 2-ыг 1-д нь 1-ийг л өгдөг. Тэр Мария ямар их юм үүснийг та нар боддоо. Онгон байхдаа гинт хүүхдтэй болчихж байгаа. Хүнтэй сууж чадахгүй юу асуудалд орж байгаа. Хичгүүд магадгүй тэрийг хүн сонсох юм бол чулуугаар шийдвүүлж алуулах тийм аюулд орж байгаа. Гэтэл би эзэн би хүлээж авъя гэд хүлээгээд тавьчих. Дараа нь үнэхээр Лук номын 2:34-ыг хэлье. Лук номын 2:34-ыг хэлье. Тэгээд нөгөө хүүхдээ дөнгөж угаалгаад нөгөө өөрөө нөгөө цусны мөсөн дуусаад ингээ нөгөө цөмд угаалга үлдээд нөгөө өргөл явж исэн чинь Симон гэдэг иш үзүүлэгчд ирээд тэднийг өрөөгөөд түүнийх мэрэд харахтун энэ хүүхд Израильд олныг унгах босгох бөгөөд эсэргүүцүүлэх тэмдэг болон томдогдчихээ сэтгэлч нь хүртэл элдэнд нэвцүүл бүгдэх болно гэж. Эцэст нь олон түмний зүрхний бодлууд ижлэгдэн гэж. Сэтгэлч нь хүртэл элдэнд нэвцүүл бүгдэн гэж. Яг энэ ишлэл хизээ билж байгаа гэхээр хүүгээ цовдлуул тэр задуулаад цовдлуулж байгааг харах амарх нь ээжид. Тэр зовлон үүсч байгаа юм хүн. Тэгэхээр нэгсэндээ яасан мэн сэтгэлч нь хүртэл элтэнд нэвцүүл бүгдэж байгаа. Тэр энэ хичээл амархан байх биш вэ те уучлаарай хүмүүсээ. Жаахан сэтгэл хөдлөлтөө. Үнэхээр тэр зовлон ойлгосон. Тэгээд сэтгэл нь өвдөж байгаа. Тэгээд ээжигээ харж байгаа. Ээжигээ тэр өөрийнхөө зовлон туулахыг ээж нь Есүсийг төрхөөс нь өгөх хүртэл хамт байсан хүн бол Есүсийн ээж Мария. Тэгээд бүр цовдлогдож байгааг нь харж байгаа. Тэгээ яасан бэ? Дуудаж байгаа те нөгөө түрүүчийн яахан дээр за энэ ээжигээ яаж эмэгтэй энэ чиний хүүчин шүү гэж хэлж байгаа байхгүй. Буцаагаад нөгөө шавьтаа ээжигээ даатгаад өгчөж байгаа Есүс. Яна ээжээ уучлаар гэхгүй байгаа. Яг бол тэр даалгавраа биелүүлсэн байхгүй. Чигстөө нэгсэндээ анханаас нь мэдэгдэжсэн. Энэ маш олон иш үзүүлэлт биелж байгаа. Бурхан энийг 700 800 хэдэн мянган жилийн өмнөөс л иш үзүүлээд байгаа. Дуулал Давид дээр хүртэл иш үзүүлж байгаа шүү дээ. Амос дээр, Давид дээр, Исая дээр. Тэр энэ болгож байгаа юмыг Бурхан төлөвлөсөн байхгүй. Зүгээр л нэг санамсаргүй хийсэн юм ерөөсөө биш. За Есүсийг орчуулна. За 40-оос унш амралтын өдрийг урдах бэлтгэлийн өдрийн орой болох үед Бурханы хаанчлалыг хүлээж байсан Арматын Йосеф гэгч зөвлийн хүндэт гишүүн ирв. За энэ Есүст итгэгч хүн байж байгаа шүү. Тэр зориглон Пилатод бараалхаж Есүсийн цогцыг гухад Пилат Есүсийг хэдийнэ үгсэнд гайхаж 100-ын зархичийг дуудаад түүний аль хэдийнэ үгсэн эсгийг асуужээ. 100-ын зархичаас энэ тухай баттаа мэдээд Пилат цогцыг Йосефт өгөв. Тэр майланган даавуу худалдан авч түүнийг буулгаж даавуунд ороогоод хатан духаж янзалсан булшин тавив. Тэгээд нэгэн бул чулууг өнгөрүүлж булшны үүдийг тэр тамилжээ. Магдалины Мария болон Йосийн их Мария түүний цогцыг хаан тавихыг харжээ. Тэр энэ хүн зориг гаргаад гэж юм тийм үү? Тэр Иесус итгэдэг маш олон хүмүүс байсан. Түрүүн хэлжсэн одоо Магдал байлаа гэд Лук номын 8 дээр юу гэж байж байгаа вэ гэхээр Лук номын 8:1-3 дээр үнэт Иесус удалд тосгон бүрээр орж Бурхны хаанчлалын сайн мэдээг тунхаглан хүргэж
12 нь түүнтэй хамт байлаа. Мөн өвчин болоод ёрын сүнсүүдээ салсан зарим эмэгтэйчүүд тухайлбал 7 чөтгөрөөс салсан Магдалин гэгддэг Мария, Херодын нэр болон Кузагийн эхнэр Йоно, мөн Сузана болон өөр олон хүн байж өөрсдийнхөө өмч хөрөнгөөр тус нэмэр болж байлаа. Тэгэхээр яадаг байсан бэ? Яаж ийн энэ хүмүүс ийм Магдалин Мария чинь 7 чөтгөрөөс яасан бэ? Салсан эмэгтэй байгаа байхгүй. Хүмүүс энэ зөвхөн баг Магдалин Мария хэдэн өдөр заагаад дуусахгүй тэмцдэг байгаа байхгүй. Гэтэл яаж байгааг хөр яг үндэ бас энэ Магдалин Мариагаа би идэрсэн байж байгаа. Тэгвэл Есүсийг дагаад зөндөө явсан ч гэсэн сүнс 7 чөтгөрөн сүлд гарсан байгаа байхгүй. Тэгээ би ариун сүнстэй байсан юм уу? Надаас ягаад чөтгөр гараагүй л тийм одоо тийм хатуу урсгалд Библийн тийм хатуу урсгалтай тийм сүмд явдаг байсан. Тэгээ сүлд нөгөө 2007 он дараа нь бас 12 он дахиад ингэ чөтгөрүүд гарсан чинь надад чөлөөлт явагдсан чинь би ойлгохгүй би одоо итгэж биш байсан юм уу гэх юм ингээл нэлээд эргэлзэх тийм байдалд орсон. Тэгээ яг энэ ишлэлээр би босгогдсон байгуулсан байна. Магдалин Мари чинь олон чөтгөртэй байсан байна. Тэгээд тэглээгээд энэ хүн ажиллаа хийгээд ингэ явж исэн биз дээ. Иесус итгээгүй гэсэн итгэсэн. Тэгээд энэ хүмүүс бас яасан бэ? Энэ эмэгтэйчүүд өмч хөрөнгөөр тус нэмэр болоод үйлчлээд явж исэн байгаа байхгүй. Тэгээд Библиэлд ч юм эсвэл одоо эмэгтэйчүүд өөр маш орол ихтэй. Энэ нь эрчүүдийн үүргийг үүсгээгүй би энийг хүн гүйцэж байдаг байж байгаа. Тэгэд үнэхээр тэр одоо зөвлөлийн гишүүн болоо үнэхээр албан тушаалтай мундаг том хүн байгаа учраас энэ авч чадчих байгаа хэрэг. Тэгэхээр хүмүүсийг ингээд нөгөө Бурхныг одоо юу гэдгийг одоо том албан тушаалтай болохоор Иесуст итгэхгүй ч гэдэг юм уу. Тиймэрхүү нь ерөөсөө албан тушаал эдэн мэдэг номно одоо тийм танаас хамаарч байгаа ерөөсөө биш байхгүй ердөөс. Тэгэхээр аль болох тэгж ангиллахгүй байх хэрэгтэй. Яг бол бид нийтдээ хамтдаа Христийн бие биендээ тус нэмэр болохгүй юу гарч байгаа. Энэ албан тушаалтай хүнийг авч чадчих байгаа байхгүй. Зүгээр нэг нөгөө Магдалин Мари гуйсан бол энд өгөхгүй л дээ Билад баг өрчлөөд гаргаж чимс муу янга юм зайлгээд тийм л юм болж байгаа шүү дээ. Тэгээд энэ хүн хадан буушны төлөө заахад ч бас нэг л өдөр болно. Том угсан хадан бууш энэ төр гээд чулуугаар тагалж. Буушны үдэг дээр тагалж ягч. Тэгээд Магдалин Мари болон Йосеф Мари түүний цогцыг хаана тавихыг харж ягч. Тэр хаана буушлагдсан бэ, хаана тавьсан бэ гэдгийг харж байгаа. Тэгээд үнэхээр майланган давуу энэ бас зөвхөн майланган давууш үнтэй тоосмос янз бүрийн хэрэглээд үнээр хүндэтгээ тэгээд залж байгаа байхгүй. Тэгээд тэгтээ тэр хүмүүс уг нь одоо 3 өдрийн дараа амьдлан гэдгийг сонсоо мэдсэн ч гэсэн яг эдгээр эргэлзээтэй байсан уу ямар байсныг бид нар хэлж мэдэхгүй. Ямар ч л байсан ингээд бурсан тавьж байгаа. Та бүхэн бүгдээрээ мэднэ Иесус 3 өдрийн дараа амьдлахыг мэднэ. Тэгээд хэрвээ амьлаагүй байсан бол бид нар энд яриад бид нар энд итгэрэхгүй тэр бид нар Бурхны хүүхдүүд болж ааваа гэж дуудаж чадахгүй тийм байдалд орж байгаа. За ингээд 8:45 болоод яг хичээл мэд дууссан байна. Тэгээд бид нэр Марк номын 15 дахь хичээлийг үзлээ. Тэгээд та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд одоо юу яана? Гэрчлийн цагийн дараа залбирал байгаа шүү. Ичнөр өгч байж байгаараа. Тэгээд итгэл төлөөлтийн залбирал хий шүү. За тэгээд гэрчлэл хуваалцах хүмүүс байна уу? Тэгээд хүнд хэцүү зовлон туулж байгаа хүмүүс ч байгаа. Манай анги дотор тэгээд үнэхээр Бурхны хайрыг мэдэх үед тэр та нар энэ Бурхнаас ирсэн үү чөтгөрөөс ирсэн үгийг мэднэ. Тэгээд үнэхээр бас Бурхнаас ирсэн зүйл дундуур алхаж байгаа хүмүүс бас байж болно. Тэгээд үнэхээр алт шиг нөгөө шижир алт болохын тулд галт ингээд чанагдж байгаа хүмүүс байж болно. Тэгээд хэцүү гэхдээ тэр нь ерөөсөө өвчин зовлон салалт гэх юм уу тийм юм бас биш шүү. Тэгэхээр хинэ Бурхан хайртай аав, маш хайртай аав. Тэгээд таны хамгийн хайртай хүмүүс хайртай шүү тэрийг сайн ойлгоорой. За тэгээд гэрчлийн цаг бид нэр гэрчлийн цагаа 10-аас 15 минут байлгадаг. Анх удаа орж ирж байгаа юм байвал бид нэр 30 минут хичээл үзээд тэгээд гэрчлэл хийгээд гэрчлийн дараа итгэл чөлөөлтийн цаг бол бас байдаг байгаа. Залбирлын цаг. Бид өөрөө бас каунслинг буюу зөвлөх үйлчлэг үзүүлдэг учраас тамарт бас сэтгэлийн нөгөө дасгалуу зааж өгдөг. Өнөөдөр бид нар яг энэ айцыг хөөдөг, хайраар дүүрдэг юм хийх шүү. За хэдүүлээ хамтдаа. За араагч хэлэхгүй гэрчлэлийн хуваалцаа хийсэн. За яг уйлуулсан нөө. Окей. За цааш нь. За хэлээрээ гараа өргөрөө хүмүүсээ хайртай шүү манайхаа. За. Сэвэцхан уу. За. За 18-д орж хэн бэлдээ хэлээрээ ханаас орж байгаа. Толгоо гэдэг. Тэгээд манай дээр нууны айл түрээсэлт байхгүй гэсэн чи яг жижиг өрөөнд нуу түрээсэлдэг айл нь тийм бөө хичээсэн дээр
ер нь өмнө нь болохоор тэр их чинь бөө гэдэг мэдтгүйсэн. Тэгээд одоо нөгөө карантин байхдаа тэр их чинь бөөлж байгаа юм сонсоод тэгээд 2-3 удаа бөөлж байгаа юм сонсоод тэр муу ирсэнсийг зайлгаж хөөс ахгүй. Тэгсэн чи яг өмнө 7 хоног ингээд яг нөгөө гизний ингээд доор баруун талд ингээд яг мухар алхааш амар өвдөд. Тэгээд одоо нөгөө карантинтай нөхцөл байгаа учраас ингээд эмнэлэгч ч гэсэн корона ингээд тархан ингээд амархан байгаа. Тэгээд яг энэ нөхцөл байдалд ингээд ерөөсөө ингээд хагалгаанд орохыг хүсгүй бурхан минь та ингээд зүгээр алхаж өгөөч гэж залбираад тэгээд ингээд төргөн дуудаад үзүүлсэн чи яг нөгөө мухар алгааны одоо шинж тэмдэг гэхэд яг нөгөө бүрийг хийлж чадахгүй байна. Гэтэ ингээд орой хүртэл хараарай гэд тэгээс ээж миний төлөө ингээд залбираад тэгсэн чинь яг нөгөө тэр эмч усны дараа ингээд миний би ингээд сайжраад тэрнээс өмнө амар хатгаад ингээд ерөөсөө ингээд босож алхаж гэсэн бүгдийгээ ингээд гид татаадсан. Тэгсэн чинь тэгээд оройн нь болохоор ингээд дахиад жоох өгдөө тэгээд залбирч өгөө. Тэгээд маргааш нь болохоор ингээд зүгээр болцсон. Тэгээд тэрнээс хойш дахиад ерөөсөө дийж өгдөөгөө тэгээд ингээд бурхан маш их талархаж байгаа намайг ийдээж өгсөн. Амен. Ахах шивхий бас бүрэн хөөгөөд бүр үх алга уул гэд бүр тэгэд залбирч шүү. За өнөөгч өнөөдөр тэ залбирчээ бас. Тэгээд нөгөө бүү ихч гайгүй болсон уу? Бөөлгөө болсон уу? Юу болсон? Тэгээд бөөлжлээ нүү? Хаяа бөөлөө. Тэрнээс хойш бөөлөг байгаа Тийм тэрнээс хойш нисэн. Хойш бөөлөг хөөгөл эсэргүүцэл залбираа тэр сайн мэдээ хүнийг бас явуулж өгөрөө гэж залбираа тий бас. За боломжтой бол сайн мэдээ хуваалцаараа. Би одоо нөгөө бүү ихчтэй сайн мэдээ хуваалцаад тэгэл ад болоод байж л байгаа шүү дээ. Хамаагүй. Тэгээд хичээл нөгөө дорж ирсэн манай бүү ихч хамаатны минь бүү ихч тэгээд бүтэн суугаар гараа явсан. Тэгээд яг хичээж л явах хэрэгтэй шүү дээ хүмүүсээ. За хоёр дахь юм Анна жаргалагч чинь сайн Анна жаргалагч. За гараа өргөсөн хэлээрэй. Сая би хөдөө наран аймаг явж байгаад ирсэн. Нэг аймаг руу бүр 5 хоног явсан. Тэгээд тэр цуглаанд очиод дандаа зөвлөх хүмүүсээ Кыргызстанд байдаг Анна гэж байгаа. За тэгээд би киргиз хэл маш бага мэддэг. Гэтэл дандаа киргиз хэлтэй хүмүүс зөвлөгөө авах гэж ирээд киргизээрээ яриад уйлаад байлаа. Би бол киргизээр сонсоод л байлаа. Тэгээд ястаа нэг маш сайн зөвлөгч ирсэн нэртэй болцсон. Үнэн хэрэгтээ би киргиз хэл мэдэхгүй шүү дээ. Танилцуулгаас таашгүй. Гэтэл миний хоолон дээр ингээд би тийм 5 хоног гэсэн. Уул нь 3 хоног гэж очсон чи тэгээд та байгаач гэд тэгээ унаатай байсан бол бүр хөдөө юмар байна гэд хөдөө тосхон салбар цуглаануудаа очимоор байна гэд тэгээд та сар болгон ирээч гэд тэгж гойсон. Ямар ч юм би 2 сард хичээл томчуудад нөгөө гэр бүлийн хичээлээ эхлэхийн 2 сараас хүүхд өсөр залуучуудад дуусан. Гэтэл миний хоолон дээр нэг бөндөр юм гараад яг наашаа явах өдөр тэгээ би пасторын залбируулаад ирсэн л дээ. Одоо ингээд бөндгөр тэгээ улаан их өвчнөтэй. Би бүр бамба бэлчирхэ болцсон болоо гэж тэ сая манай нөгөө мөнхөө пастор ахлагч калиб битээ цуглаа сая бүгдээрээ залбираад бамба бэлчирхэ дээр байдаггүй маа гэж тэгж би бүр бамба юм болоо. За өнөө орой л жутна маа. Тэг одоо тэгээд энэ ороо манай хичээлд явж байгаа хүмүүс чих олон үйлчлэл хийсэн шүү дээ. Анаа гэж нөгөө хүүхдийн цуглаанд хичээл заахаас айгаад байсан. Заасан. Одоо та бүр сайхан хөдөө мөдөө яваад бүр зөвлөгч болцсон. Аль үшээ зөвлөгч болцсон явж штэ тий. Тэгтээ бас нөгөө хүнлийн болохоор хаяа өвддөг. Би бас саяхан өвдсөн танаа санаж байгаа үсттэй. Ковид тусаад бүр нэлээ өвдсөн штэ. Тэгээ хүүхдүүдэд залбираад идэгч тий. Өөрөө өвчтөн мөртлөө хичээлээ заагаад байсан тий. Тэгээ олон хүн идэгрээд байсан. Тэгэхээр нөгөө заримдаа өвчин завлан дайрн угаасаа нөгөө манлайлаад явж байгаа ч юм уу эсвэл хичээл зааж байгаа идэвхтэй чөлөөлт хийж байгаа хүмүүс рүү дайрдаг. Гэтэ эсэргүүцэн шүү. Анагч өөрөө эсэргүүцээрээ тэгээ бас бүгдээрээ залбирнаа за. хоолой бүндийг хавтсан байгаа тэгээд. Та одоо нэг байгаа мó наа чин тэгээд байгаа тий одоо ингээд бүндийгээд улаагаад ингээд яг за бариха боль байл. Хичээл дуусгаад наа чин алга болноо. За. Амен. За дараачийн хүнийг авъя. За энэ хүмүүс хараад видеого нэгээр ядаж дуугаа нээхгүй ч гэсэн видеого нээш би хармаар байна. За буйна туйдаг чинь 50 гаруй хүн ороод ирсэн байна. За сайн уу? За яа цог видеого боломжоор нэгээр хорлоо Германы хорлоо. Ягаад вэ? Арах явдал чухал байна. Хишгээ чехих гэж байна. Буйнагийн сайн уу? Унграас цэцгэгч орж ирсэн байна. За калтара гэж математик бас шинэ хүмүүс орж ирсэн байна. За 3 дахь хишгэрчлээ авъя.
За 3 дахь гэрчлэл авч байгаа хүн хэн байна? Хин сайн байцгаана уу? За сайн уу? За айл гэдэг. Сайн уу лав ойр таригдаагүй хүн байх ч нэ. Таваа би өчтөр бодсон ч ороод ирсэн ба шүү дээ. За сайн байна уу? Инжимаа өгшөө. Энэ дугаарч байна. За яриа гэрчлээ болцоор байна гэж. За их чин дүүгийнхээ ажил явдалд оролцоод ирсэн. Өнөөдөр хөдөөлүүлээд тий. Тэгээд хөдөөс хумын төвөөс бүр хөдөө. Одоо тэгээд нам нар ээлжлээд ном уншиж гэн гэдэл одоо жигтэйхэн тийм л байлаа л да хэдэн өдөр 2-3 өдөр. Тэгээ би ажил явдалд нь оролцоод тэгээд юу яла. Охин хөргөн шүн 4 цагт ирсэн. Тэгээд оршуулга болоод нэг лам уншаал нөгөө хөдөө бүр очоод тэгээд би тэгээд юу яасан одоо тэдэнд чинь сайн мэдээ хуваалцах боломж үнэндээ байгаагүй боловч яг тэр оршуулгын юун дээр бас нэг бурхны тослогоог бас хайрыг мэдрүүлдэг хүмүүс их л гинти юм болсон болохоор нөгөө хонд явах гээл морио мордох гээд мордож чадалгүй унтсан юм байлээ. Тэгэл энэ тархины яс ерөөсөө яагаад цуураад тэгээд босоод явсан гэдэг юм да. Босч яваад гэртээ ороод тэгээд гарч бие засаад тэгэл орохдоо орныхоо юунд ингээл ухаалдаал. Тэгэл цагаан воогийн эмнэлэгт аваадсан чинь ерөөсөө юугүй. Тас нүдэ аниал тэгэл ухаа ороогүй тэр хөөрэ тэгээд зарим хүмүүс мэдгүй ч энэ дорнодод байдаг хүн шүү. Одоо хөдөө дорнодод оюун туулагч маань цогоогийн ээж байгаа. Тэгээд оршуулга болоод нүүрийн ингээд тагалцсан хадгаар тэгээ би 2 лам толгойд нь зогссон охин зургийг ирсэн охин хөргөн хүүхэд нийл сар гарна 50 хүүхэдтэйгээ ирсэн л дээ. Тэгээд дүү маань нөгөө дүүгийн маань охин сүүлчийн өгөө зориулаад жоохон уйлаад тэгээ би дүүгийнхээ би царайг хармаар байна гэсэн чинь их тэр гол оролд тоглосон лам нь харуулахгүй гинэ. Тэгэхээр нь би харж болно штэ би гээд тэгээд харсан чи бүр нүдэ тас аньсан. Угаасаа л нүдэ аньсан юм байна. Тэгээд яг царай зүсэн нөгөө энэ хамар энтер нь жоохон цогсон газар хөлдөө газар болохоор хэцүү л дээ. Тэгээ би нөгөө дүүгийнхээ юг духан дээр нь үнсээд охин үнсэж болох уу гэж үнсээд тэр хажууд нь цог байсан юунууд үнсээд одоо ерөнхийдөө энэ Христ итгэх шүн юм ажилд яваад ингээд ингээл хүмүүс айгу айцтай байна л да. Тэгэл тэр айцыг ерөнхийдөө тэгэл ингээл үнссэн чинь их амар амгалан болоод хүмүүс бүр шал нэг амар амгалан мэдэрсэн шүү дээ. Одоо би одоо нэг бурхны тослогоог одоо ингэж л тэр хүмүүст бас харуулсан гэх юм. Яа ч юм тэгэл тийм л үйлдэл хийсэн. Тэгэл нэг л охин ч ерөөсөө айгу тайвширсан, би ч гэсэн тайвширсан. Тэгээд тийм л юу яагаа та тэгээд айгу хүмүүс маань үнэхээр харан юу байхгүй байна. Тэг бурхныг нэг мэдүүлэх хэрэгтэй юм байна гэж их бодогдлоо. Ер нь сайн мэдээ одоо дараа нь би очиод тэднэртэй тэр нутгийнханд одоо маш уланхан цугларч байна да 100 гаруй хүн. Тэдэнд сайн мэдээ хүргэхэд бол юу яах юм бэ л гэж бодогдлоо. Тэгээ би ч гэсэн айгу тайвширсан тэгээд. Амен. Тэгээ нөгөө нөхцөл хагцал зовлон болж байгаа. Бурхан үргэлж хажууд байдаг. Бурхан надаар ирээч гэж залбираад байдаг. Яг үүндээ бурхан би чамаа хизээж орхихгүй гэж хэлсэн байхгүй. Хаан ч явжсэн бурхан яадаг вүлээ. Хажууд байдаг. Тэгээд үнэхээр тантаанд. Тэгвэл энэ дүүдээ бол би 16 онд Улаанбаатарт дөнгөж 16 оны би шин 8 сарын 3-нд анх энэ сүмд очиж бурханы тухай сонссон. Тэгээд хот очоод энэ дүүгээ нөгөө 90 саяын ганц өхөн тэгэхэд ахлагч байсан юм аа ганц пастор. Нөгөө юуны Христмас баярт би дагуулад бүр тэр долоон буудлд очоод дагуулад аашиж Христмас баярт оролцуулж байсан. Тэгээ 17 онд хот очихдоо би
нөгөө сугараа амьд үгийн сугараа ахлагч их нэртэйг шатар ахлагч хоёрыг аваашиж гэрт нь бас бурхны сайн мэдээг хүргэжсэн. Тэгээд эрэгтэйчүүдийн юу лээ хичээл билүү юу лээ нэг юмд цагаа бас мөнгөний төлөөд нэг 2 өдөр суус юм а тэгэл нөгөө архиудаг байсан болохоор тэгээд ирээгүй. Ямар ч байсан тэд нэр бурхны төлөөд хүргэсэн байсан. 18 онд Маднин үгүй 18 онд би яг тэднийд очсон чи цагаан сарын дараа би Идэ Будаага 5 авахраагаал цагаан сарын Идэ Будаа хураагаал очоод орж байхад билүү цогоо яг утастаж таарад бас цогоо цай мэдээ хүргэжсэн. Тэгээд хөөхөн амтэн би энэ цагаагийн бурханд очих юм бол би болондоо гэдэг байсан. Тэгээ би жага пастор сүмийг бүр тэр үргэлж нөгөө баян уулын унаа ирдэг өдөр явган 7 буудлаас зах явдаг гэдэг болохоор зам дагуу гэд яг тэр Япон сургалтын төвд жага пасторт сүм энд чүү ирээрээ гэж би аваачиж ирсэн. Тэгээд юу ягаагүй хүн дагуулж үргэлж явах хүн байхгүй. Би тэгээд нааша хүрээд ирэн. Тэгээд энэ маань очоошгүй юм байна л л дээ. Тэгээд Маднин чинь увс руу очиж өвлжсэн. Тэр 18 онд очиход бол цоорхой гэртээ хачил юм байсан дөө хөрхөө тэгээд. Одоо тэгээд дүүгийнхээ хажууд ирээд айгүй сайхан амар тайван айгүй мундаг байсан юм байна лээ. Тэгээд үргэлж ундаг морин тэгэл бусгаад л тэгээд унгаагаад тэгэл ийм юм болчлоо. Энэ дуглагч одоо тэгээд ямар ч байсан маш сайн одоо гэрчлээ хуваалцсан баярлаа. Тэгээд ер нь бол тас өөрийгөө буруутгуцаа. Та боломжоор үр тарьсан. Тэгээд заримдаа нөгөө яадаг бол үр тарихаар шувуу аваад идчихдэг тийм үү? Заримдаа үр тарихаар ертөнцийн нөгөө хорт урмлууд ургадгүй хажууд нь бас л тэр хорт урмлууд зулгааж идэг хүн байх хэрэгтэй байсан. Тэгээд хэдүүл ямар ч гэсэн залбирая. Тэгээд энэ хулгайн чи бас гэрчлэл хуваалцах юм уу? За хулган гэрчлэлийг аваад тэгээд залбиралтаа орё хөдөлөө. За хулган харин би болохоор нөгөө нэг манай аав коронавигоос олоод уг нь 31-нд ирнэ 12 сарын 31-нд ирнэ гэчээд ирээгүй л дээ. Гэхдээ уг нь яштэй би яг тэр шөнө дахиад залбираад тэгсэн бирэштэй дахиад өдөр болгон залбираад тэгээд ээж бас хаяа хэлээд би залбираад л байсан. Тэгээд өдөр болгон чимээгүй цагаа хийснийхаа дараа ээж сануулсны дараа өдөөс хойш тэгээ бас дээрээс нь дүүгээ авч явах хоорондоо гээд хаяа өдрийн 1-2 залбирчдаг л байсан. Тэгсэн мэш яг бурхан цагийг тааруулж өгсөн. Тэгээд ээжтэй яг аавыг ирэх үгүйг мэдхгүй яг батлагдаагүй ирж магадгүй гээд тэгсэн мэштэй нөгөө нэг аавыг 4 дахь өдрийн 9:40-ийн эсэлгээр ирнэ гээд тэгсэн ээж маань яг 3 дахь өдөр нь болохоор гэр орноо жоохон цэвэрлээд тийм сайн бэлтгэлгүй байсан л та. Гэхдээ яг цагийн бурхан тааруулж өгөөд тэгээд аавыг ирэх бэлтгэлээ маш сайн хангаа. Тэгээд аавыгаа маш гоё угаад тэгээ бас дээрээс нь бурхан бидний цагийг маш гоё тэгээд тааруулж өгсөн. Аав маань тэгээд өчтөрхөө. Аав нь хизээ ирсэн өчтөр ирсэн үү? Тий. За ямар ч байсан аавтайгаа уулзсан байна шүү дээ. Зөндөө оноос хойш үлдээсээр байгаад те. Амин. За чи нарыг өгч байна уу? Микрофоноо нэгээд эдгэрэл чөлөөлтийн цагийг залбираараа. Тэгээд товчхон залбирахад болно. Хаана вэ? Байхгүй гараа өвчүү. Хайчуу. Зарим хүмүүс орж гараад байна уу? Заримдаа энэ сүлжээ болохгүй байх шиг байна уу? Орж чадахгүй байна гэдээ тэгээд баг шиг байсан. Хайчуу. Бэж гараа гэсэн чи гараа авчихна. За туягч мессежээр энэ хаана нь орж ирээрэй хэлээрэй. Туягчаа юу ягараа? Залбираараа туягээрээс игч.
Харин эзэмэн таны энэ гайхамшиг шинэ өдөр шинэ цагийн төлөө талархаж байна. Тэгээд та биднийг үнэхээр Эфес 4-р бүлэгт хэлснээр нэг эзэн, нэг бурхан, нэг итгэл, нэг хайр дотор бидрийг холбож өгсөнд үнэхээр талархаж байна. Тэгээд одоо энэ эдгэрч төдийлтийн цагийг бас тань даатгах байна эзэн минь ээ. Та хүн нэг бүрийг та хамгаалж эзэн минь энэ цагийг зөвшөөрч өгсөнд үнэхээр талархаж байна. Тэгээд таны гайхамшигт ариун сүнсний эдгэрлийг эзэн минь яг одоо бидний дээр буулгаж өгөөч хэмээн таны хайртай хөө биднийг эзэн Есүсийн нэрээр талархан залбирanгуйж байна. Амен. Халелуя. Нөгөө ичнэр өгч чи орж болохгүй ингээ мессежсэн. Сая байжсэн нь дахиад орж болохгүй гинэ зөвлөгөө. За